жоохон зэлцтэй. Зүч доо орж байна. Чиний мик ороог байгаа шүү дээ. За, лайв үзэж байгаа бүх хүмүүстээ бүгдэнд нь өдрийн мэндийг Toyota Top Motors төв дээрээс хүргэж байна. За, өдрийн лайвыг дугаартай автомашин буюу Toyota Q борлуулалтын зөвлөх Ямка, за мөн шинэ автомашины борлуулалтын зөвлөх хангал нар хамтран хүргэж байна. Тийм болохоор та бүхэн маань бас лайв дээрээс асуулт авах юм бол шууд асуугаад явах юм бол хариулаад явахад бэлэн байна. За тэгээ мөн дээрээс нь хуучин автомашин, шинэ автомашины захиалгатай холбогдолтой мэдээллийг дор бүрн авах боломжтой байгаа шүү. За тэгээд юуны өмнө лайвынхаа эхэнд бас та бүхэндээ хаяг байршлыг хэлээд өгье. Манай хаяг байршлын хувьд бол 25 дугаар эмийн сангаас 10 дугаараар бол явах зам дагуу буюу замынхаа хойдолтой Toyota Top Motors түүгээд байгаа. Ажлын цагийн хуваарийн хувьд бол өглөөний 9 цагаас оройны 18 цаг хүртэл буюу оройны 6 цаг хүртэл өдөр болгон ямар нэгэн амралтын өдргөө ажиллаж байгаа учраас та бүхэн маань автомашинтай холбогдолтой сервис үйлчлэг мөн дээрээс нь шинэ автомашинтай холбогдолтой борлуулалт худалдаа авалт дугаартай автомашинтай холбогдолтой үйлчлэгээ хөгжиж байгаа бол манай дээр өргөнөөр хурж ирж үйлчлэгээ аваарай гэж та бүхэндээ зөвлөх байна. За тэгээд босоод автомашинаа нэг бүрчлэн танилцуулаад явъя. За Toyota Q үйлчлэгэн дээр за хөнгөө гонч маск авчихэд тий. Toyota Q үйлчлэгэн дээр бол хүмүүсийн маш их сонирхдаг автомашинууд бол манай дээр нэлээд өргөн сонголтоор ороод ирсэн байж байна. Хэрвээ та бүхэн маань Монгол улсад явж байсан найдвартай мөн дээрээс нь километр гүйлэх баталгаатай онцлог онцлогонд ороод тэнцсэн автомашины найдвартай албан ёсны дилерээс нь худалдаж авахыг хүсэж байгаа бол яалтчгүй Toyota Top Motors зүгээр ороод гарах ёстой гэж та бүхэндээ зөвлөх байна. Манай дээр бол Land Cruiser 300, Land Cruiser 200, Land Cruiser Prado 250, Land Cruiser Prado 150, за тэгээд RAV4 зэрэг автомашинууд бүгдээрээ Toyota Q буюу дугаартай автомашин борлуулах үйлчлэгэнд маань ороод ирсэн байж байна. Тэгээд Toyota Q үйлчлэгийг товчхон би та бүхэндээ танилцуулахад бол уг үйлчлэг маань сүүлийн 7 жилийн дотор үйлдвэрлэгдсэн 100,000 км-ээс тотгош гүйлттэй Toyota-гийн Монгол дахь 3 дилерээс худалдаж авсан ямар нэгэн байдлаар аваар усалт орж байгаагүй, ямар нэгэн байдлаар усан живж байгаагүй, километр гүйлт ухрааж байгаагүй найдвартай автомашинууд манай 150 цагийн үзлэг онцгоогоор найдвартай механик инженеруудын гараар дамжиж шалгуур тэнцчээж орж ирдэг учраас та бүхэн маань манай дээр борлуулагдаж байгаа бүхий л автомашиныг худалдаа авахдаа эргэлзээгүй шууд сонголт хийж болох нь байна. Мөн дээрээс нь манай дээр борлогдож байгаа бүх автомашиныг та бүхэн маань худалдаа өгжил голомт хас лизингээр урьдчилгаа 20-30% өгөөд сарын 1.3-аас 1.9% хүүтэйгээр 6-аас 8 жил явцаатаар зээлэр судлуулад авах боломжтой. Тийм болохоор та бүхэн маань дугаартай автомашин ч гэсэн 96 сараар лизингээр сарын 1.3% ердөө хүүгээр авахыг хүсвэл Toyota Top Motors төвийг зориод ирээрэй гэж хүсэх байна. За тэгээд эхнээс нь товчон танилцуулаад явчих. За хамгийн ихний машин бол 2023 онд орж ирсэн. 2023 онд дугаар номероор авсан Land Cruiser 300 VX бензин загвар гэж. За уг автомашины хувьд бол 29,800 км гүйлттэй 1G3 буюу хар саар лөнгөтэй цайвар шаргал лөнгийн салонтой ийм гоё бас бензин VX гэж. За VX-ийн хувьд бол мэдээж урагшаа 10 шаталт хурдны хайрцаг 3446 буюу бидний хэлзэнсээр 3.5 3500 хөдөлгүүртэй хос турбо буюу дабл турбо хөдөлгүүртэй мөн дээрээс нь автомашинд байх ёстой бүхэл тоноглол буюу дэд зэрэглийн цэвэр айс, за мөн дээрээс нь бүх суудал, халан, хөрөн, краул контрол, жолоодлын драйв модууд, за мөн дээрээс нь мультирен select гэх мэтчлэн бидний хүсдэг бүх опшн VX загвараас эхэлдэг учраас та бүхэн манаас энэ зууны илэл зугаалгыг хайртай гэр бүлтэйгээ 5 тухтай автомашинтай зорчхийг хүсэж байгаа бол VX загварыг сонгох юм бол үнэхээр бас шулуун замд хурдыг авах мэдрэмж мөн дээрээс нь бартаасадыг даахад жолоодлын туслах системүүд нь танд үнэхээр бас таалагдах автомашины сонголт бол яалтчгүй VX мөнөөс өмнө. За тэгээд хэрвээ та бүхэн маань уг VX-ийг худалдаж авахыг хүсэж байгаа бол Toyota Top Motors төв дээр 290 сая төгрөгөөр санал болгож байна. Автомашин бол гадуунаа ямар нэгэн байдлаар хамгаалтын хайсан хуулга хийгдээгүй яг өөрөөр байгаа. За тэгээд 4 өвлийн Bridgestone Blizzak брендийн дууг сурлуулж өгсөн. За машин дээрээс өөлөх юм бол хоёул хангалаа энэчнээс наруулж. Автомашин дээр өөлөх юм бол
жолоочийн эсрэг талын карлан дээр зур тодорхой хэмжээний одоо зурагдсан байгаа. За энийг бол худалдаа авагч хүсэх юм бол манайхаас ямар нэгэн байдлаар үн төлбөргүй дэрэлтэд өгж болно. За энэ дэрэлтэд бол энэ SIP бол бараг нэг 85-аас 90% ер нь бол бүдэгрээд арилчин. Тийм болохоор та бүхэн маань өөрийн биеэр хурж ирээд үзэх юм бол бас илүү бодитоор мэдрэмж авах болно. Тэгээд ер нь бол өөлөх юм бол яг энэ VX дээр ийм нэг л өө байгаа. За дараагийн автомашин 2024 онд үйлдвэрлэгдсэн. Яг саяны VX-тэй адилхан 2024 онд үйлдвэрлэгдээд 2024 онд орж иж дугаар номер авсан 2596 км гүйлттэй Land Cruiser 300 VX бензин загвар. За уг автомашины хувьд бол 22596 км гүйлттэй үүний хувьд бол 303 сая төгрөгөөр санал болгож байгаа. За тэгээд манайхны бас хамгийн их худалдаа авах дуртай өнгө буюу 218 буюу одтой хар өнгөтэй цайвар шаргал өнгийн дотор салонтой ийм автомашин байгаа. Тэгээд уг автомашины хувьд бол нэмэлтээр хийсэн зүйл гэх юм бол бүтэн гадар дотор хамгаалтын хайлсан хуулийг суурилуулж өгсөн. Тэгснээр та бүхэн маань одоо хамгаалтын хайлсан хуулгал гэхэд ойролцоогоор одоо зах зээлийн ханш нь бол найдвартай сайн хуулга бол 10 сая төгрөг болсон. Тэгэхээр бас автомашин дээр 10 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хийцэн автомашиныг худалдаа авах боломжтой гэж ойлгож болох нь. За тэгээд энэ автомашиныг мэдээж үйлдвэрийн баталгаанд дуусаагүй бүхэл автомашинууд бол 3 жил 100 мянган км үйлдвэрийн баталгаанд дагалдана. За тэгээд яг энэ автомашин дээр дэлхийд жишээ нь 30 мянган км хүртэл сервис үйлчлэгийн дагалдах буюу 25 мянга 30 мянга гээд 2 удаагийн хөдөлгүүрийн тос тосон бүтээгдэхүүн солих 5 цагийн тослогоо илгэх гэх мэтчлэн 30 мянган хүртэл үйлчлэгээнээс үнгүй дагалдаад очино, баталгаа дагалдаад очино гэдэг давуу талтай. За тэгээд яг энэ 24 оны VX дээр өөлсөн өөлөх өө гэх юм бол би энэ өөлөх өөгөө шууд машин бүр дээр доор бүр нь харуулад байгаа нь жоон холоосч тэгвэл наваад тулж харалтай шүү дээ. Өөлөх өө гэж харуулад байгаа нь хүний бас цаг завыг үрээд явах хэмнэх үүднээс зөшөөд үзье гэсэн машины шууд бас лайв үзэж байгаа ч гэсэн сэв зураас мэдээд авчвал амар бах. За тэнгүүт яг энэ автомашин дээр бол бүтэн уулахтай арын гүпер хэсэг дээр бол хуулган дээр үүссэн гэмтэлтэй байж яг энэ дээдэлтэй үжин за энэ доотлолтой үж ухарж байгаа тодорхой хэмжээний зүйлс одоо шүргсэн ийм нэг сэв байж байна. За энэ бол хуулах солиод бол ерөнхийдөө бол арилж ийм нэг асуудалтай. Тэгэхээр энийг бол худалдаж авах юм бол худалдаа авсан үнд нь мөн ялгаагүй борлуулж байгаа манайхаар зуушлан борлуулж байгаа хүн нь зүг зүгээр цоошин эсвэл бол хуулгаар солиод өгч болно гэж байгаа шүү. Тийм болохоор ямар нэгэн асуудалгүй гэж ойлгож болно. За дараагийн автомашин. Тэгэд энэ VX-ийг бензин VX-ийг сонирхох юм бол 303 сая төгрөгөөр худалдан борлуулах саналтай байгаа. Тэгээ бүх автомашиныг түрүүн биелсэн хас худалдаа өгч голомт банкудаар урьдчилан 20-30% өгөөд 96 сар хүртэл буюу 8 жилийн хугацаатаар зээлээр авах боломжтой. За дараагийн автомашин. Дараагийн автомашины хувьд бол 2022 онд үйлдвэрлэгдээд 2023 онд орж ирж дугаар нэмрээ авсан ZX загварын автомашин. За энэ ZX-ийн хувьд бол давуу талтай нөх юм бол Euro ZX гэж явна. Euro ZX-ийн хувьд бол ийм улс төрийн байдлаас бол хамгийн ойрхон орн буюу Монгол оронд л нийлүүлэгдэж борлуулагдсан. Мэдээж Euro загвар учраас Азийн зах зээл дээр хөдөлгүүр Euro 6 стандартаас Euro 2 стандарт болгож одоо компьютерийг өөрчилж автомашиныг бензин голохгүй болгосон гэдэг давуу талтай. Түүнээс биш яг еврогоор болов шатхуун голно. Үн дээрээс нь ер нь нэлээд өндөр шатхуун зарцуулдаг нэг тийм эрсдэл гардаг бол эдгээр евро загвар бол тийм биш. Монгол орны цаг уурын нөхцөл байдал тааруулсан гэдэг давуу талтай. За тэгээд Euro ZX-ийн бусад ZX-ээс давуу тал нь юу байдаг вэ гэхээр дурдаад хэлэх юм бол тойнтой цөөхнийг нь дурдаад хэлвэл хиний ч юусэн анзаардгүй ер нь хүн болгоны их актер тэгс сүр болгож хилдэггүй нэг зүйл нь бол автомашины аюулгүй систем. За энэ автомашин гайхамшигтай нь одоо энэ 2025 онд үйлдвэрлэгдэж гарч ирж байгаа ZX, GR Sport, VX зэрэгт суурилуулагдаж байгаа аюулгүй системийг 2020 зүйлвэ гэхээр автомашин жишээ болгоод хэлэхэд хойшоо ухарж байхад RCT энэ хойно нь ямар нэгэн байдлаар хүн зогсоход мэдэрч шууд хоормсныхын систем ажиллана. За бүр хойно нь ч гэлтгүй 90 градусын хажуудалд нь ухрах мөчтөнд хүн байх юм бол хүн байна гэд мэдрээ шууд автомашин хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй зогсдог гэх мэтчлэн аюулгүй системээр хамаагүй илүү давуу талтай болсон байх нь. За мөн дээрс нь зарим нэг хүмүүс маш их таалагддаг. 3 дугаар игнэний суудал байдгүй евро загварт. За тэгээд евро загвар маань мөн дээрс нь 2 дугаар игнэний суудлын дэрэн дээр дэлгэц байдгүй гэдгээрээ бас ялгардаг. За тэгээд бас хамгийн том давуу тал нь урд салхины шил маань цан арилгагчтай буюу урд салхины шил маань тэнтэй халаагчтай болж ирсэн байдаг. За мөн дээрс нь урд гүпер дээрх урд нэмэлт хормон дээр нэмэлт гэрэл нь жолооны хурд дарахад дарсан тал руугаа шууд
нэмэлт гэрэл тус частгаараа бас ялгардаг. За тэгээд мэдээж Европын зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа автомашин учраас Европ гэдэг маань ер нь бол Оросын зах зээл рүү илүү одоо нэг цаг уур нөхцөл байдал нь өндөржүүлсэн асуудалтай орн руу нийлүүлэгддэг учраас general packages илүү арай өндөр битүүмжтэй үйлдвэрлэгдэж орж ирсэн байдаг. Тэгээд та бүхэн маань ийм гоё бас Монгол цөөхөн эдний ширхэг зарагдсан Евро автомашинуудын нэгийг өөрийн болгож авахыг хүсвэл Toyota Top Motors төвдөр 22 онд үйлдвэрлэгдээд 23 онд дугаар нэмэр авсан 70 жилдээ бүтэн хамгаалтын хайлсан хуулгатай энэ чинь ямар брендийн бот хэлсэн мөлий? KMC брендийн Offroad 18 тоо ботыг суурилсан, Maxxis брендийн бас Pressa 4 ширхэг өвлийн 4 дууг нэмэлтээр суурилсан. Ийм гоё сувдан цагаан өнгөтэй ZX манай дээр Niki ширхгийг санал болгож байна. Тэгээд бас нэг сонирхолтой нь 300 гарахаас өмнө бас дэлхийд дахны шуугилж ирсэн буюу Start button буюу одоо Start engine хурууны хий уншиж автомашин маань асдаг, унтардаг гэдгээрээ бас айгүй гоё шийдэл. Хэрвээ та хүсэх юм бол хурууны хийг таниулах юм бол танаас өөр хүн уг автомашиныг асааж унтраах боломжгүй гэх мэтчлэн ер нь бол илүү өндөр зэрэглэл, илүү өндөр тав тухыг Euro ZX-с мэдрэх боломжтой. Тэгээд уг автомашины хувьд бол 289 сая төгрөгөөр санал болгож байгаа. 2022 онд үйлдвэрлэгдээд 23 онд орж ирээд 28738 км гүйлттэй. Тэгээд километр гүйлттэй үүсгэсэн маш бага километр гүйлттэй. За тэгээд нэлээд цэвэрхэн эдлгээтэй бүтэн удахтай ийм гоё ZX бас 289 сая гээд байгаа шүү. За дараагийн автомашин. Дараагийн автомашины хувьд бол энэ 100 яалтчгүй бас залуучууд шгэлтгүй илүү аялал зугаалгад явах гад илүү оффроудад зорих гад илүү автомашины тоноглож хурд хүчийг үзэж автомашины шанцыг шалгаж явах гэж хүмүүст бол хамгийн тохиромжтой оноо бол яалтчгүй Land Cruiser Prado 250 дизель загвар мөнөөс өмнө тэгээ манай Toyota Top Motors-ын Toyota Q үйлчлэгэнд 2024 онд үйлдвэрлэгдээд 2024 онд дугаар нэмэр авсан 18,000 км гүйлттэй цэнхэр өнгөтэй дизель 250 бас нэг ширхэг байгаа. За уг автомашины хувьд бол 220 сая төгрөгөөр санал болгож байгаа. За уг автомашин дээр нэмэлтээр хийсэн зүйл гэх юм бол 4 дугуйг л нэмэлтээр хийж өгсөн. За тэгээд уг автомашины давуу тал гэх юм бол за өмнөх аюу дээр би маш олон хэлсэн. Ер нь бол үнэндээ баймааргүй өндөр тоноглолт, үнэндээ баймааргүй туулах чадвар, мөн дээрээс нь орчин үеийн автомашинд байх ёстой бүхэл тоноглолыг өөртөө шингээж өгснөөс гадна бүр илүү тоноглол нь урд хэвтээд тэнцвэрлэгч салгах систем, за 540 градусын камерын систем, за бүр сонирхолтой шийдэх юм бол урд хянах самбар дээрээ бүхэл бүтэн автомашиныхаа ерөнхий 8-10 мэдээллийг харах боломжтой бүтэн электрон хянах самбар, за бүр сонирхолтой шийдэл гэвэл төвийн дифференциал цоожлагч нь LSD болсон гих мэтчлэн ер нь бол Toyota-гийн түүхэн дэх маш олон шинжилэлт өөрчлөлтүүдийг өөртөө шингээж чадсан өвөрмөц шийдлийг өөртөө шингээсэн бас илүү загварлаг, илүү иршүүд мөн дээрс нь илүү минимал хийцлэлийг шингээсэн гайхамшигтай бүтээл бол яалтчгүй Land Cruiser 250. Тийм болохоор та бүхэн маань энэ зууныг аялал зугаалгахдаа илүү найдвартай, илүү тав тухтай, илүү хурд хүчтэй автомашинаар хийхийг хүсэж байгаа бол Land Cruiser Prado 250-ыг сонирхоод үзээрэй гэж та бүхэндээ зөвлөх байна. Уг автомашины хувьд бол 220 сая төгрөгөөр санал болгож байна. За дараагийнхаа автомашиныг хоёулаа танилцуулж. Дараагийн автомашины хувьд бол мөн ялгаагүй дизель автомашин байж байна. За уг автомашины хувьд бол 2022 онд үйлдвэрлэгдээд 2022 онд орж ирж дугаар нөмрөө авсан 62,000 км гүйлттэй Land Cruiser 300 VX дизель загвар. За ерөөсөө 300-гийн хамаг өндөр одоо бяр хүчийг ямар загвараас нь мэдэрч болох вэ гэх юм бол тэр бол яалтчгүй энэ гайхамшигтай 3346 cc буюу 3.3 хос турбо дизель хөдөлгөөрөөс та бүхэн мэдрэх болно. Хамаагүй илүү өндөр мушгах хүч, хамаагүй илүү гаргах чадал. За тэгээд урагшаа мэдээж 10 шаталт хурдны хайрцагтай ийм гайхамшигтай автомашин манай дээр бас 240 сая төгрөгөөр борлуулахаар санал болгож байна. Тэгээд ердөө 240 сая гэдэг маань энгийн GX R-ыг худалдан авах хүнээр тансаг зэрэглийн VX дизель автомашиныг худалдаж авахыг та бүхэндээ санал болгож байна. Тэгээд автомашин дээр хийгдсэн зүйлс гэх юм бол эн чинь юуны Toyo-гийн 84 дугуйг нэмэлтээр суурилуулсан. За тэгээ бүтэн хамгаалтын хальсан хуулгатай ямар нэгэн эзэмшигч дамжаагүй, гар дамжаагүй. Манай дээр байгаа автомашинуудаас гар дамжсан гэвэл одоо яг энэ харагдж байгаа эхний танилцуулсан VX бензин гар дамжсан. Бусдууд нь бол гар дамжаагүй. Ийм автомашинууд байж байна. Тэгээ хэрвээ та бүхэн маань бас гайхамшигтай дизель хөдөлгөөртэй хурд хүчний гайхамшиг болсон шатхууны хэмнэлтийг мэдэрсэн үнэхээр сайхан VX дизель хайж байгаа бол Toyota Top Motors төв дээр үнэхээр одоо
Өөлийгээд байхгүй ийм нэг VX diesel байгаа. Тэгээд энэ урд хойно жоох юм хуулган дээр одоо нөө шулуун замд явж байгаад ямар нэгэн гадны зүйл үсэрч одоо ингэж наалтсан юм л сэвтэй. Сэвтэй ч гэж одоо орчны температурт бол идэх чинь нэг ийм VX diesel байгаа. Тэгээд хүмүүсийн бас хамгийн их сонирхдаг одтой харамгтай дотор салон нь харамгийн цэвэр ярьсан салонтой ийм гоё бас VX diesel. За дараагийн автомашин. Дараагийн автомашин бол хүмүүсийн хамгийн дуртай ерөөсөө Land Cruiser 300 хүлээглэгчдийн заавал авч унана гэж зорддог загвар буюу хамгийн өндөр опшнтой хамгийн туулах чадвар өндөртэй гэгдэж байгаа Land Cruiser 300 GR Sport бензин загвар. За уг автомашины хувьд бол 2022 онд үйлдвэрлэгдээд 2022 онд орж ирж дугаар нэмэр авсан 55613 км гүйлттэй үнийн хувьд 318 сая төгрөгөөр санал болгож байгаа. Мөн ялгаагүй гар дамжаагүй нэг эзэмшигчтэй за гадар дотор бүтэн хамгаалтын хэлсэн хуулгатай за автомашин дээр нэмэлтээр хийгдсэн зүйл гэх юм бол за манайхны одоо энэ оффроуд машин онд ер нь том джип загварын автомашин хүлээлгдэг хүн болгоны хамгийн дуртай брэнд буюу Goodrich-ийн All-Terrain буюу AT дугуйг нэмэлтээр сурлуулж ирсэн. Энэ дугуй бол үнэхээр одоо Батаа саатанд явхад хамгийн одоо илэгдэл багтай туулах чадвар өндөртэй зуурал цайтай. За тэгээд айгу гоё дугуй. Ер нь шулуун замд явхад нөгөө нэг юм хатуу хэтэ дугуй дуграад идэг. Тэнгүүд Goodrich юусоо тэгж дуурдгуу гэдгээрээ даваа талтай. За нэг юм гоё 1G3 буюу харсаар лөнгөтэй дотор салон бас харсаар лөнгөний хослолтой гар дамжаагүй маш цэвэрхэн идэлгээтэй GR Sport Toyota Top Motors төв дээр 318 сая төгрөгөөр бас санал болгож байна. Тэгээд та бүхэн эдгээр автомашинуудыг худалдаж авах үзхийг хүсэх юм бол манай шоурумын хаяг байршлаар хурж ирээд буюу 10 дугаар оролын шинээр баригдсан ийм арт ертөнцийн зүгээр зүүн гарталтай Toyota Top Motors төв дээр хурж ирээд үзэж болох юм байна. Тэгээд манай цагийн өөрийн хувьд бол өглөөний 9 цагаас оройн 18 буюу оройн 6 цаг хүртэл өдөр болго үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү. За тэгээд дараагийн автомашины хувьд бол Монгол орн жилдээ нэг 3 дэлгэр дээр нийтдээ нэг 10 хүрэхгүй ширхэг нийлүүлэгддэг өнгө буюу RAV4-ийн улаан хөрөн өнгө. За уг RAV4-ийн хувьд бол 2025 онд үйлдвэрлэгдээд 2025 онд орж ирж дугаар нөмрөө авсан. Бүр 2025 оны чинь 1 сарын үйлдвэр 2025 оны 4 сард орж ирээд дугаар авсан. 249 км гүйлттэй. Ердөө 249 км гүйлттэй. За тэгээд ерөөсөө шинээс ялгаагүй ийм RAV4 загварын автомашиныг hybrid XCL буюу 4 дугуй хөтлөгчтэй hybrid уг автомашиныг Toyota Q-ийн дээрс 133 сая төгрөгөөр санал болгож байна. Уг автомашин маань мэдээж бас 3 жил 100 мянган км-ийн үйлдвэрийн баталгаан дагалт нь мөн дээрээс нь 30 мянган км хүртэл 6 удаагийн сервис үүсгэхийн дагалдгаар бас маш их давалт ерөөсөө шинээр нь хайгаад ч болтдгүй өнгө шинээр нь одоо бас төдийлөн олдохгүй байгаа ховор загвар hybrid RAV4 тийм болохоор та бүхэн манаас 25 оны үйлдвэрлэлийн автомат арын тээштэй смарт хаалга буюу хаалганыхаа цоошин дээр смарт нэмэгдсэн өндөр опшн тоноглолтой RAV4 hybrid загварын автомашиныг авахыг хүсэж бол Toyota Top Motors төв дээр нэгхэн ширхэг бас цоошинээс ялгаагүй 133 сая төгрөгөөр санал болгож байна шүү. Тэгээд бас амжиж энэ автомашиныг өөрийн болгож аваарай. RAV4-ыг бол худалдаа авсан хүн бол хизээж харамсахгүй ерөөсөө автомашинд хамгийн гэдэг магтаалыг өгөх бол RAV4 автомашин дээр хамгийн олныг хэлнэ. Хамгийн бага шатуун зарцуулалт, хамгийн өндөр туулах чадвар, хамгийн боломжийн үнэтэй Toyota-гийн дилер дээр борлогдож байгаа автомашин, хамгийн өндөр орон зай томтой автомашиныг та бүхэн хүс сонирхож байгаа бол бас Toyota Top Motors-ыг зориод ирээрэй гэж та бүхэндээ зөвлөх байна. За тэгээд дараагийн автомашинуудыг та бүхэндээ бас танилцуулъя. Тэгээд доошо буунга бас ерөнхий мэдээлэлхөд манай шинэ автомашины захиалгатай холбоотой мэдээлэл авах эсвэл яг одоо манай камер барьж байгаа хангалттай холбогдорой. Хангалт маань мик зүгийг болохоор юм ярьж чадахгүй байгаа. Шинэ автомашины холбогдлолтой мэдээлэл авах эсвэл 8888 юу лээ 45 тий 8888 45 гэсэн дугаараар манай хангалттай холбогдох юм бол шинэ автомашины талаар захиалгын талаар мэдээлэл авч болох нь. За мөн дээрээс нь шинээр бэлэн борлуулагдаж байгаа Hilux загварын автомашиныг худалдаж авах. Мөн дээрээс нь RAV4 загварын автомашин, Granio зэрэг автомашинуудыг худалдаж авах гэж бол манай хангалттай холбогдоод худалдаа авалтыг хийгэрэй гэж та бүхэндээ зөвлөе. Тэгээд RAV4-ийн хувьд бол ердөө худалдаа хөгжлийн банк ийм банкнууд дээр урьдчилан ерөөсөн 10% дэш өгөөд худалдаж авах нөхцөл байгаа учраас та бүхэн маань ердөө 113 сая төгрөгөөр цоошин Toyota-гийн аль биесны дилерээс худалдан борлуулж байгаа автомашиныг өөрийн болохыг хүсэж байгаа бол 8888 945 дугаартай бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь гэдэг манай хангалт бол захиалга бол сайн аав манай хангалттай бас холбогдох юм бол
хүссэн загварыг чинь хамгийн ойрын хугацаанд нийлүүлэх хуваараар тань санал болох болно. Тэгээд шинэ автомашины захиалгын хувьд бол үйлдвэрлэгдсэн сараас хамаарат үйлдвэрлэгдсэн сараас хойш дунджаар 90-120 хоногийн дараа орж ирнэ гэж таамаглаж байгаа. Гэхдээ энэ бол нэлээд 50% хэлж байгаа. Гэхдээ тээвэр ямар нэгэн байдлаар асуудалгүй хурдан явах юм бол 80-90 хоногийн дотор та үйлдвэрлэгдсэн сараас хойш өөрийнхөө автомашиныг гар дээр авах боломжтой. Тэгэхээр ч одоо жишээ нь 7 сард үйлдвэрлэгдсэн автомашиныг захиаллаа гэхэд хэдүүлээ 9 сард ер нь бол дунджаар өөрийн гар дээр тухайн автомашиныг унаад авах боломжтой. Тийм болохоор та бүхэн манаас найдвартай газраас найдвартай Toyota-гийн дилерээс нь ямар нэгэн байдлаар өндөр үн барьцаалбар байрлуулахгүйгээр автомашинаа захиалахыг хүсч байвал 88 45 дугаараар лайв дуусны дараас холбогдоорой гэж та бүхэндээ зөвлөе. За тэгээд хангалын рекламыг дууслаа. Дараагийнхаа автомашины манай монголчуудын бас хамгийн их худалдан авч ундаг Land Cruiser 300 GXR литр пакэж харагдаж байна. За уг литр пакэжийн хувьд бол 2023 онд үйлдвэрлэгдээд 2023 онд орж иж дугаар нэмрээ авсан 20,744 км гүйлттэй. Ер нь бол нэлээд бага километр гүйлттэй. Ийм гоё бас GXR литр пакэж манай дээр байж байна. За өнгөний хувьд бол 4V8 буюу манайхны хил занснаар борс харалт манайхан бейж өнгөтэй гэж яриад ярих гэдэг. Ерөөсөө биш шүү. 200-ийнхыг бол бейж гэж хэлж болно. 300-ийнх бол нэлээд бор туяатай борс харал өнгөтэй. Тэгээ манайхны бас яагаад энэ өнгөнд дуртай байдаг нь ерөөсөө нөгөө монголчин шороо тоос ихтэй орчинд энэ автомашин бохирдсон бас бага мэдэгддэг ийм бас гоё өнгөтэй GXR литр манай дээр нэгэн ширхэг борлуулагдж байна. Үүний хувьд бол 225 сая төгрөгөөс санал болгож байгаа. Тэгээд зарн ороод удааг байгаа болохоор худалдаж авах хүмүүс байвал яаравчлаарай гэж хүсье. За автомашин дээр нэмэлтээр хийсэн зүйл гэх юм бол бүтэн гадар дотор бас хамгаалтын хэлсэн уулгыг хийцэн. За мөн дээрээс нь урд пүршийг бас VX пүршээр солилцсон. За VX ер нь яагаад ингэ машины пүршийг сольдог вэ? Яагаад VX пүрш тавьдаг вэ гэхээр мэдээж тухайн VX загвар маань илүү жин хүндтэй автомашин суурилагдсан пүрш байдаг учраас GXR-т явахаар одоо нөгөө автомашины төвшин 300 жоохон хамар жоохон доошоо байх гэдэг бол VX пүрш солио тавьчихаар яг тэгшүүн өндөртэй болчдөг. Гэх мэтчлэн давуу талтай. За тэгээд нэг юм гоё хар салонтой ямар нэгэн байдлаар одоо асуудалгүй баг гүйлттэй GXR литр пакэж худалдаж авахыг хүсэж бол манай Toyota Top Motors-ыг зориод ирэх юм бол нэгэн ширхэг бас 225 сая төгрөгөөр санал болгож шүү. 2023 онд үйлдвэрлээд 2023 онд орж ирээд дугаар нэмрээ авсан 20,744 км гүйлттэй EV GXR. За жишээ нь энэ автомашиныг та бүхэн маань урьдчилгаа хамгийн багадаа 20% өгөөд бизнесийн орлогоор буюу 96 сарын хугацаатаагаар 1.3% хүүтэйгээр зээлээр авъя гэж бодъё л доо. За тэгэнгүүт ойролцоогоор за урьдчилгаа 20% гэхэр чинь 44 сая гэдэг чинь ингээд 180 174 ингээд сарын төлөлт нь ойролцоогоор 2 сая 500 орчим мянган төгрөгийг 96 сарын хугацаатаагаар төлнө гэж энэ автомашиныг авч болох нэ. Тэгээ сарын төлөлтийг бүр буруулах гэх юм бол урьдчилгааны нэмээд ч юм уу. Ингээд та бүхэн маань яваад авах юм бол ер нь өөртөө таатаны хөслөөр хүссэн автомашиныг зээлээр авах боломжтой. Тэгээд автомашины зээлийг хамгийн түргэн шуурхай шийдвэрлүүлээ. Энэ сардаа багтаагаад өөрийн гэсэн төмөр хөлгийг өөрийн болгож авъя гэвэл хас лизинг та бүхэндээ хамгийн түргэн шуурхай зээлийн нөхцөлийг санал болгож байгаа. Урьдчилгаа 30% өгөө сарын 1.8% хүүтэйгээр 72 сар буюу 6 жилийн хугацаатаагаар уг автомашиныг 48 цагийн дотор удлаа гэхэд 48 цагийн дотор зээлээр гаргуулад авах боломжтой байгаа шүү. Тийм болохоор та бүхэн манаас хүссэн автомашинаа зээлээрс авах боломжийг Toyota Top Motors төв дээр маш одоо амар хэлбэр зээлийн нөхцөлийг санал болгож байгаа. За дараагийн автомашин. Дараагийн автомашины хувьд бол одоо цагт бол нэлээд олдсон багассан автомашин. Энэ автомашины хувьд бол 2018 онд үйлдвэрлэгдээд 18 онд орж иж дугаар нөмрөө авсан VX diesel medium загвар. За VX diesel medium гэхээр хай ч юм уу GXR-уудаас ялгаа нь юу вэ гэхээр ерөөсөө л автомашины доогоорх явах үедээ ингэ нь бол VX автомашины салон доторх зүйлс бол GXR-тай адилхан энгийн болчдөг. Гэхдээ автомашины туулах чадвар тоноглолын хувьд бол яг VX хайд байдаг зүйлсүүд бүгдээрээ уг автомашин дээр суурилагдсан байдаг. За 18 онд үйлдвэрлэгдсэн уг VX-ийн хувьд бол маш цэвэрхэн эдлгээтэй, маш бага гүйлттэй ердөө уг автомашин маань 51,883 км гүйлттэй маш гоё VX дизель medium байж байна. За тэгээ үдсэн хүн бол үнэхээр энэ VX дизель дээр бол олдохгүй 18 оны машин гэхэд. За автомашин дээр нэмэлтээр хийгдсэн зүйлс гэх юм бол Fox брэндийн 4 амортизатор пүршийг суурилуулж өгсөн. За ойролцоогоор 3 жил
уг амортизатор пүштэйг явж байгаа мэдээ жил болгон сервисээ хийлгүүлдэг. За тэгээд нэмэлтээр Toyo брендийн AT 5 дугуйг нэмэлтээр суйрлуулж өгсөн. За мөн дээрээс нь EvoCourse брендийн Offroad одоо дэлхийн хамгийн чанартай, дэлхийн одоо Монголд бидний бас хамгийн автомашиндаа тавих туфтаа EvoCourse-ийн 5 шиг автомашиндаа Audi-ийн автомашиндаа суйрлуулж өгсөн. За мөн дээрээс нь арталт нь ERB брендийн аяллаа бас бокс буюу хайрцгийг суйрлуулж өгсөн. Ерөөсөө л энэ 100 аялал зугаалт айдуу сонирхолтой хамгийн хүчтэй 200-тай аялал зугаалахыг хүсэж бодоод энэ VX бол таны сонголт. Мөнөөс өмнө 100% бас худалдаа авалтаасандаа сэтгэл хангалуун байх автомашин бол яалчгүй VX. Тэгээд бүтэн хамгаалтын хальсуулгатай жоо хуулгаа аваад ойролцоогоор нэг 8-9 сар болж байгаа учраас автомашины гадаргуу бол үнэхээр гоё цэвэрхэн идэлгээтэй. Заавчлаарай ганц уусчлаа. За нэг юм гоё бас VX diesel medium байж байна. За тэгээд VX diesel medium-ийн хувьд бол 200 дундаа ганцаархнаа ард спойлер нь битүү эдгээрээ бас ялгарна гаднаас нь хараад ялгах юм бол. За тэгээд VX diesel medium-ийн давуу тал нь гэх юм бол үйлдвэрээсээ бас snorkel буюу агарын холоотой байдгаараа бас давуу талтай. Хөлгүүрд орж байгаа агарыг илүү хуйлруулна, илүү шороотоос багтай агарыг автомашины хөлгүүрд оруулж ирнэ. Тэгээ мэдээж VX diesel medium болчихж байгаа болохоор crowd control, multi-lane select, за тэгээд turn assist гэсэн нэмэлт жолоодлын системүүд уг автомашин дээр суйрлуулагдсан учраас жолоочийн ур чадвар шаардахгүйгээр та бүхэн маань шавартай, хад чулуутай, элстэй гих зэрэг замуудаар батасаадыг автомашиныхаа ухаалаг жолоодлын тусламжтайгаар даван тууслах боломжтой. За мөн дээрээс нь автомашины маань дотор салоны хувьд бол хүрэн боромгийн даван салонтой саарл өнгийн таастай учраас автомашин маань илүү цэлгэр харагдаг. Тэгэд энэ даван суудал ягаад VX medium-д байдаггүй гэхээр VX medium-ыг илүү аялал зугаалга, илүү албан хэрэгцээнд ундаг учраас хол замд зорчих гэж хүмүүс ундаг учраас даван суудлыг суйрлуулж өгсөн байдаг. Тэгээд даван суудалтай учраас хол замд явхад хөлөрдгүү, за 100 доороос хайраад халаад байдгүй, өвөл доороос хайраад байдгүй гэх мэтчлээ айгүй бас суугаад явхад тухтай суудлуудын нэг бол яалтчгүй даван суудал. За тэгээд дизель загварын хувьд бол мэдээж 200-ийн хамгийн хүчрхэг хөдөлгөөр буюу 4500 хос турбо, урагшаа 6 шаталт хурдны харьцтай ийм гоё бас дизель VX medium манай дээр нэгэн ширхэг 187 сая төгрөгөөр санал болгож байгаа шүү. Тэгээд амжиж та бүхэн уг автомашиныг өөрийн болгож аваарай гэж хүсье. За тэгээд дараагийн хоёр автомашин маань яг адилхан хоёр загвар, яг адилхан өнгөтэй учраас хоёулангийн нийлүүлж байгаа толоос харуулад ярьчих. За бас манай монголчуудын хамгийн их худалдаж авдаг, хамгийн их авч ундаг загваруудын нэг бол яалтчгүй Land Cruiser 200 GX-аар урбан загвар. За тэгээд урбан загварын хувьд бол 2018-19 оных нь яг адилхан 2019-20 ялгардаг. За 2021 бас ялгардаг. За тийм бол манай дээр 2019 онд үйлдвэрлэгдсэн 47,000 км гүйлттэй бүтэн хамгаалалтын альсуулгатай GX-аар урбан 185 сая төгрөгөөр санал болгож байна. За дараагийнх нь бол 2020 онд үйлдвэрлэгдээд 20 онд орж ир дугаар нэмэр авсан бүтэн хамгаалалтын урлагтай GX-аар урбан стайл 196 сая төгрөгөөр санал болгож байна. Тэгээ гүйлтийн хувьд бол 20 оных нь 54,000 км гүйлттэй. За цайвар шаргал өнгийн салонтой хоёулаа. За тэгээд юугаараа ялгардаг вэ гэхээр 20 оных нь гадна талаас нь ялах юм бол обуудных нь хийцэл нь арай эргэж байгаа одоо сэнсний эргэлтийн хийцлийг одоо загварыг өөртөө бас оруулж өгснөөрөө 19-18 оноос 2021 оных ялгардаг. За мөн дээрээс нь 20 оных бол дотор салондоо 4 суудал халаагч үйлдвэрлэлээс суйрлуулж өгсөн. За мөн дээрээс нь crowd control, мөн turn assist, multi-lane select гэх мэтчлэн VX загварын автомашинуудад байдаг жолоодлын нэмэлт системүүдийг суйрлуулж өгснөөр ялгардаг. За тэгээд 20 оны загвар маань мэдээж дотор салоных нь дүүбүү оруулга нь харамгтай, хаалганых нь байруулнуудаас харамгтай болдог бол 19 оны GX-ийн хувьд бол дүүбүү оруулгынууд нь хүрэн боромгийн дүүбүү оруулгатай гих зэрэг зүйлсүүдээр ялгарна. За тэгээд бас 19 он 18 он дотроо бас ялгардаг. 19 оны дундаас урагшаа сарын үйлдвэрлэл бол хаалганы тоховч хэсэг нь даван байдаг бол 19 оны дундаас хойш үйлдвэрлэл нь хаалганы тоховч нь бас сайжруулсан арьсан хийцэлтэй болж ирдгээрээ бас ялгардаг. Гих мэтчлэн онцлогтой. Тэгээд яг энэ бас харагдаж байгаа GX-аар одоо 20 оны урбаны хувьд бол 20 оны 10 сараас урагш сарын үйлдвэрлэлд байна. Тэгээд урагш сар гэдэг нь яаж мэдэгдэж байгаа гэхээр анзаарах юм бол 20 оны үйлдвэрлэлүүд бүгдээрээ
хажуу карлан дээр Land Cruiser гэсэн бичиг байдаг. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүдээр ялгардаг. Тэгээд та бүхэн маань 4.0 V6 GX-аар урбан стайлыг бас өөрийн болгож авах унахыг хүсч бол Toyota Top Motors төвдөр хоёрхан ширхэг бас биднээр та бүхэндээ санал болгож байна. За тэгээд энэ лайв дээр гарсан бүх машиныг замун дээрсэн лайв дээр харагдаагүй дахиад онцлогоо үзлэг онцлогоонд ороод дугаалга цэвэрлэгэндээ ороо явж байгаа 2024 оны 10,000 км гүйлттэй бүтэн уулгатай хар өнгийн VX бензин 300 бас 310 сая төгрөгөөр орж ирсэн цэвэрлэгээ хийгдэж байна. 2020 онд 24 онд үйлдвэрлэгдээд 24 онд дугаар номер авсан 10,000 км гүйлттэй Land Cruiser Prado 250 дизель загвар бас 220 сая төгрөгөөр орж ирсэн байж байна. Замун дээрээс нь 24 онд үйлдвэрлэгдээд 25 онд дугаар номер авсан Land Cruiser Prado бензин загвар бас мөн байж байна. За 23 онд үйлдвэрлэгдээд 24 онд дугаар номер авсан VX бензин гих мэтчлэн ер нь бол Toyota Cube буюу дугаартай автомашины хамгийн өргөн дэлгэр хамгийн олон сонголтыг нэг доор цаг зав хэмнэн та бүхэнд авахыг хүсч байвал зөвхөн Toyota Top Motors зөвийг зориод ирээрэй гэж хүсэх байна. Тэгээд Toyota Top Motors зөвийн хувьд бол Toyota-гийн аль бие усны Монгол дахь 3 дахьч буюу хамгийн отхон дилер. Тэгээд та бүхэн маань Toyota-гийн аль бие усны дилерээс хотын төв төвжирлгүй бүс дүүшгээ авахыг хүсвэл манай Top Motors зөвийг зориод ирээрэй гэж хүсэх байна. Тэгээд дугаартай автомашинтай холбогдлолтой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 8888 9056 гэсэн дугаараар Ямка надтай холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нэ. Тэгээд өнөөдрийн лайвтай хамт байсан бүх хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Та бүгдийн өнөөдрийн ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Эцэст нь гэлэхэд Toyota Top Motors